Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан олонх тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Хөлөг эрдэнийхэн хэмрээр сэтгэлийн цэнгэл эдлэн суудаг эрхэм хурдан морины цэцгэлтнүүд үзэгчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. Тодмагна подкастын энэ удаагийн дугаар Дархан хааны бил Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас үзэгч та бүхэнд хүрж байна. Манай энэ удаагийн зочин саяхан хэдхэн хоногийн өмнө болсон Жавхлан чаргын хурд аймгийн аврах хөлөг шалгаруулах хуралдаанд уяачийн эд хавыг шалгадаг их насны морь төрүүлсэн аймгийн алдартай Гомсронгийн ган хөлөг өргөдөн оролцож байна. Тэгээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Саяны Жавхлан чаргын хурд уралдаанд Сүхбаатар нутгийнхаа Сүхбаатар сумынхаа одтой сайхан наадлаа. Тэгээд ер нь бол бас сум орон нутгаараа одтой сайхан наадна гэдэг нь зуншлах тавтай байгаа нь л одоо илрэл багтай тийм ээ. Өвөл ер нь ямархуу өөр болж өндөрлсөн болсон бэ? Тэгэлээ манай сумын жил сайхан наадлаа. Мөр турдан сайхан байлаа. Их нас соёлынгийн төрөө авсан. Их насны амун үзүү айраг авлаа. Соёлынгийн айраг авлаа. Тэгээд ер нь сайхан наадлаа. Даагны айраг авсан. Ер нь тэгээд нийтдээ сонгомолтойгоо нийлээд манай сумаас чинь 2 төрөө 5 айраг авсан юм сайхан амжилттай олж өнгөрлөө Жавхлан чарга маань. Тэгээд өнгөрсөн өвлийн хувьд бол их сайхан үнэтэй сайхан өвөл болсон дулаахан тэгээд тэр чидгаараа тэгээд морины ажил их сайхан эхэлж энэ өвлийн өнгөн дээр бол одоо манай сумын морд их сайхан урдан байсан. Тэг өвлийн бацаат өндөр бацаат уралдаанууд мөн азрах соёл төрүүлсэн тийм манай сум ер нь өдөөс сайхан морд өвтэй сайхан байгаад байгаа. За Борморны тухайд өнөө жил одоо 2022 он буюу морины ивэл бар жил гарснаас хойш хэд хуралдаанд Жавхлан чарга хурд болсон бэ? Бормор одоо өвөл 2 уралц Эрдэнэцгийн сумд оч нэг ам үзүүлээд сумдаа нэг төрүүлээд тэгээд хавар дээр бол одоо Дархан агуулганда төрүүлээд цөөлд асах турд гэж асахтад болсон. Тэр наадамд ам үзүүлээ. Тэгээ сая Жавхлан чаргатаа төрүүлж байна. Жавхлан чарга хурд бол одоо энэ жил овон гарснаар 5 дахь хуралдаан болох юм тийм ээ. 5 дахь нь л болж байна. За Борморны уяас ойлгыг тааруулдаг болоод ер нь хичнээн жил болж байгаа юм бэ. 5 дахь хавраас хойш 5 хуралдана гэдэг бол бас нэг цөөнгөл юм байна. Харин тийм. Бормор одоо над дээр 20 онд ирсэн мөр. 2020 оны одоо 19 оны өвөл ирээд тэгээд 20 оноо оролт сумынхаа наадамд 5-д ороод. Тэгээд ер нь ол оролттой гэдэг. Над өнгөрсөн жил ч одоо нөгөө ковид гэдэг юу бар бол оролцохгүй. Тэгээд нэг хавар нэг баяцгаавны тахлаа нэг уцгаан шүү хийсэн. Тэрэнд нэг 5-д ороод тэгэл тавьчихсан. Ер нь бол над дээр нэг олон бол оролдоогүй байсан мөр. Сайхан уртлаг мөр багш үгсэн тийм ээ. Тийм ер нь бол сайхан Монгол мориндоо бол сайхан бие хаатай сайхан мөр. 5 дахь уяа. Нэг төрүүлээд хэд аригдчихж байгаа юм бэ? 3 төрүүлж 2 ам уу. 3 төрүүл хаана төрүүлсэн гэсэн юм? Дархан хаандаа төрүүлж байна. Тэгээд Жавхлан чаргат төрүүллээ. Өвөл нэг 200 мянган бооцоотой уралдаан болсон. Манай сумд Эрдэнэ хонд болсон. Тэрэнд бас нэлээ 80 орн шихомор явсан. Тэрэнд бас төрүүлсэн. Тэгэхээр энэ
төр хурдан морины уралдаантай холбогдлолтой төр засгаас явуулж байгаа бодлого шийдвэрүүд нийгмийн хандлагыг харахтаар бас яг энэ уралдаантайгаа хурдан мориныхоо ертөнцтэй бол нэг л эвлэхгүй л байгаа. Тэгэхээр ууч та хүмүүс нэг мэдчихэж байгаа. 5 сар гаргаад 5 сарын нэлийн дунд адуу сайхан ногоолж явах хэд үеэр ингээд уралдаан болж байна л. Тэгээ 2 жил уралдаагүй үлдсэн уралдаанаар цангацсан үеч бол хүсэн үсээгүүл мором ордуулж. Ер нь бол бас энэ уралдаа ингэж хожуу болох нь одоо бас ямар хуу байдгийм бол одоо би бас төдийлэн сайн мэдгүй. Яг ууч хүний хувьд одоо энэ цаг хугацааны үед тэр тохиромжтой уралдаан байсан бэ. Ер нь бол одоо тэгээд яг морин адуу ногоолох үеэр ингээд уралдаж байгаа нь бол бас уяачд бол жоохон охиролтой. Тий одоо тэгээд нэгэнт бэлтчихсэн юм одоо тэгээд тавхаас ч өөр яах вэ? Одоо сая жолон жаргахтаа уралдаад тэгээд ногооллоо. Нэг зуны дээр уяа олгон дээр л сайхан ногоойцсон морил илүү дийлж давмгаа дийлж уралдсан шүү дээ. Тэгээд тэр талаараа бол бас арай жоохон хожихол болчлоо. Гэхдээ яах вэ одоо тэгээд цаг төрийн байдал юм байх учраас. Цаг үеэл дагаал цаг үеийнхаа шийдвэрийг. Цаг үеийнхаа шийдвэрийг. Тэгэхээр жолон шаргаа урд гэдэг уралдаан бол өөрөө чансаа өндөр. Нэг үе бол одоо жолон шаргаа урд уралдаанд эхний 1-12 дурдсан адуунууд бол урагшаа ус усын наадам руу эндээс нэрж үзээд л уралдаа үзээд урагшаа 8 хийгддэг. Тэнд очиж төрийн наадам төрүүлж харагддаг ийм жишгтэй уралдаан байлаа. Одоо ч гэсэндээ бас тэр чансаа өндөр уралдаан хэвээрээ байгаа байх гэж байна. Ер нь бол морины одоо яг чансааны үед бол бас яалчгүй л одоо скватер нутагт өнгөнд яваад байгаа мөр тэгээд хаануудаа сэрж байгаа мөрд ингээ харахад бол өвөл цаг дээрээ сайхан дийлж уралдаад байгаа. Тийм мөрднүүд нь бол жолон жаргийнхаа өнгийн тодорхойлоод өгдөг. Тэгээд зун дээрээ бол яалчгүй л тэгээд мөн нөгөө мөрд бол бас өнгөн жээж нь байж л байдаг юм. Ер нь чанарын хувьд бол маш өндөр чанартай. Наадам бүсийн хэмжээнд л яригдах юм наадам. Санал нэг байна тантай бүсийн хэмжээнд тооцогдоход дүүц бүс хэмжээний гэж. Тэнжлийн хувьд бол бас илүү өтгөн наадамж болох шиг боллоо тий. Тэглээ мордны хувьд бол бас өтгөн сайхан олон морд мордж байна. Тэгэхээр яг түрүүний асуултаар юу хэлэх гэсэн бэ гэхээр ер нь бол энэ төрүүлж яригдсан одоо бол бас юм дуулгана л гэж өөчтүүлээд. Тэгэхээр гам хөлөг үеийн хувьд бол бас за ер нь бормороо бас арай өөр том наадам зорж уралдаж одоо үйж үздэг юм уу гэсэн холын бодол байгаа юм болов уу гэдээ асууж байгаа. Одоо энэ жил ч нөгөө манайх ч улс хурлын 100 жил болж байна шүү дээ тийм ээ. Одоо зэрэгтэй солигдуулаад юм уу их насны ямар ус зүгээр байгаа юм чинь. Хаашаа нэг яваад оролцохыг гэсэн бас нэг бодол байгаад л. Тэгээ одоо эрлиз Монголын талдагч одоо юу вэ шүү дээ. Тэгээ одоо яах ер нь бол эр хүн нэг зөрөгтэй үзэх бас нэг тийм шийдэл хүрэх болов л гэж бодож байна. Өөрийгөө жоохон зоригжуулаад л. Зэргийг хиймэр дагаа нэг л асууж ярьдаг ш. Эр хүн зөрөгтэй бол гэдэгс тий. Тэгэхээр их морины хувьд бас харьцангуй одоо бага насуудыг бол арай илүү бас боломж байх магадaltaй юм л та тий. Харин бага насн дээр ч одоо яг үнэндээ бага нас бол одоо бас хэцүү болсон. Бага насны одоо бол улсад бага насны адуутай очиод амжилт үзүүлэхэд бол тэгэхээр хэцүү болсон шүү дээ. За Сүхбаатар аймгийн Асах цумын гэж зарлуулчих жийдгийг яг цоллоход тий. Ер нь яг унган эзэн нь бол Сүхбаатар аймгийн Асах цумын байлал хамсран гэж сайхан мөр гатгадаг мөр хийдэг сайхан хүн байсан. Тэр хүний хүү Эрдэнэбаатар гэж мөн сайхан мөр хийж байсан. Сумын алдарт уяач. Тэр ах юм хүү сүрэн жагдаг гэдэг одоо нэг сайхан уур хэдүү байна. Тэгээд ах нэг мөр яадаг байж тэгэл 20 он тавчирч өгч байсан. Яг Асахт нутгай л онох. эцэг их удам талын жоохон дэлгэрүүлвэл өмнө нь ер нь тань дээр ирэхээс өмнө ямар амжилт үзүүлж байсан атуу. Над дээр ирэхээс өмнө бол айраг төрөнд болж ороогүй хаа. Асах цумынхаа наадамд нэг соёолон мөр долоод орсон гэж ярьж байсан. Тэрнээс өөр л хайхтар амжилт үзүүлээгүй юм шиг. Удам хөгжлийн тухайд. Удам хөгжлийн тухайд гэх юм бол Эрдэнэбаатарын буурал лазар байдаг. Асах цумынхаа 80 жилийн үед заал өөр харагдаж байсан. Тэр буурал лазрын тул их талаараа
одоо махраад явлаа гэж ярьдаг юм байна. Махраад гоола азрын явдамтай тийм борг мөнөөс гарсан. Тийм л шахуулаг байлаа те. Уяа хүлээ ер нь хэр хатуу уяатай вэ? Ер нь би одоо 20 оноос хойш одоо 2-3 жил үзлээ тэгээд нэг левел төгөхгүй л байгаад байсан. Айхтрахт уяатай мөр. Өчмөчөл ер нь барахтай дудалж өгөхгүй тэгээд. Тэгэл энэ үгэл нэг сайн шиг эцээж авсан одоо тэгэл тэрэн дээрээ цаахан байраад л формыг алдахгүй шиг тэгээд л явж байна. Гэхдээ таач одоо их морины бас нөгөө учрыг нь бол чужрын тунгаагаад их морины ивийг болоод ер нь сурчсан байж байгаа. Яа тэгэхээр таа чин төрийн наадамд одоо төрийн наадмын донд аригдчихсэн Курбаатарын загалмор за говьшанхай хор дуралдаанд мөн аригдчихсэн Жанжинбор гэдээ бас их насны мордуудыг уйжсэн хүн шүү дээ тийм ээ. Одоо энэ нутагт тэр мордуудыг тодорч товоолгож гаргаж ирсэн хүн. Тэр мордуудын уяа сайлгыг нь одоо голыг нь олж ирсэн хүн шүү дээ. Тэгэхээр бол танд бол бас ч нэг тийм ирэх байгаа болов гэж бодогдчихэж шүү дээ. Одоо би ч одоо сайхан өвдөцөхөө баян заяанд л одоо баярлж явдаг юм шүү дээ. Одоо миний нэг ахтар тэгж нэг мөр уяад нэтэрээ болдог чинь бол одоо аав ээж өвөө эмээ дүүнэртэй юм л алуутай. Би ч өөрөө багада өвгийнхөө мөрийг унжсэн. Өвөө дээр ордомор унжсэн. Өвөө хэн блэ? Өнөөч Батын Шигтэр гэж аймгийн 3 удаагийн авраг малчин тийм сайхан малчин. Морь мал уях тухай дээр ер нь ямар амжилт үзүүлжсэн, ямар адуугаар наадчихсан хүн бэ? Манай өвөө нэг юу яа сүрхий нэг морь байнг уяад байдаг юм уу тэгэл. Яг сумынхаа наадамд л нэг ганц хэрхөө морь идэх. Тэгээд эднэр нь бас ирээд директор хүн тавьчихдаг. Тийм. Одоо манай нутгийн жигээ адуу гэж ярьдаг. Жигжид гэж хүний онгород дууны домтой тийм удаатай. Сайхан хурдалж ясаад доноод байдаг юм аа. Багада бол дажгүй бас шаггүй унаач байсан бах те. Бас гайгүй мөр унцдаг гэсэн. Ер нь тэгэл мөр унж өссөнийх л одоо энэ мөр малтай ойрхон гэж. Явж манай аав ээж хоёлаа одоо энэ сумын төв дээр манай малын явж идэг. Ээж манад л дайлдаг юм гэж ажилдаг. Тэгээд аюулаа төв дээр байсан. Ер нь тэгээд нэг 90 оны хөвчлөлт харж нэг хэдэн малын захтаа олсон байхгүй юм. Тэгээд ер нь яг дээцээс ингээд өвлөөд ирсэн адуу мал гэх юм бол байхгүй тэгээд хөвчлөлийн адуу малаа шахаад дууны өрөмцтэй болсон. Тэгээд нөгөө хүмүүний адууны өвөр зөөрхөн адуугаар бас багасаа наадчихсан болохоор тэгээд юм нэвийг олох тэр тал дээр л бас жоохон суралцаа олгож чаддаг. Яг тийм нэг дөрвөлх унгаа адуугаараа наадсан тийм төвхөл байхгүй юм чинь. Унгаа адуу бол нөгөө ааш авирын ингээл багаас мэдх юм болохоор уяхтаж их төхмөл үйдэг юм шиг байна. Яг миний их мөрднүүд яг хөвлүүлээд байдэн тэрнтэй л холбоотой байх гэж боддог шүү дээ. Одоо айлаас л адуунууд нэг овчлаар ирж байгаа дуу чинь айлаас л ирж байгаа. Тэгээд эдний чинь тэгэл багаас нь даагуураа сургангууд янз янз аашаа өртөө тэгэл уяа хөлгөний явчихсан өөр л уяа хөлгтэй тийм. Зарим буруу сургалттай, за уяаны уяаны үед буруу зан суулгах центр байгаа ш. Тэрийг ер нь одоо тэр ингээд бас тодорхой хэмжээнд урд нь уягдчихсэн одоо буруу дадал зуршилцаа болцсон ч гэдэг юм уу бас нэг тийм юу сургалтын алдаатай байгаа одоонуудыг эмгэг одоо оёг эмгэг өвчч гэдэг юм алдаатай байгаа одоонуудыг ер нь яаж засч эвлүүлдэг юм болоо. Одоо тэгээд баг юм бол ч яг хөө тэгээд тэгсгээд амархан мартчихдаг шүү дээ. Багаддаг бол жоох идэлгээгээр тэгээд айтайхан яагаад бол мартчихдаг. Том болсоод бол бас тэр занг бол тавьж өгөхгүй л дээ. Нэг сурцсан гэхэд. Тэгэхээр тэр зам байдлыг өөрчлөн гэхгүй тухайн зам байдалд нь сурцсан дадалт нь тохируулж л одоо үеж авир ажиллаа хийнэ гэсэн үг үү? Тийм. Энэ одоо сая би таньд дурдсан Курбаатарын загал Монгол Улсын тод манлайч Батардны Жанжинбор
За мөн одоо сая чухлын жарган дөрөв бор морь шүү дээ. Энэ гурав ер нь ижил юугаараа ижлийн бас ямар талаараа өөр вэ? Одоо тэгээ та ямар одоо тухайн зам байдланд төгссөн ямар үе хийж яг гурван энэ харьцуулж үзэх юм бол эрс хэвээр нэг тэнгэр газар шиг зөрүүтэй тийм аашаа өртөө мөртнөд шүү дээ. Одоо Жанжин борны тухайд ярих юм бол манай Адамаа бүр бочир гэж хүний тойруулга тийм өрн зэр дазрах гэсэн. Тэр азрагны төлийн төлмөр ихгүй. Тэгэд ер нь бол их яруухан шүү сайхан урдмар. Тэг юм хүлээн одоо тэгээд эргээд явбал тэрчгтэй л явна. Өөрт байгаа бүхэл потенциалаа дуустал яв. Би бол борморыг их урдан морлогч чаддаг гэсэн. Ерөөсөө ямар ч тийм хөөхд хүний оролдлого байхгүй тэгэл өөрөө явчихдаг тийм урдан. Загал мөрний хувьд бол загал мөр чинь их ойрго мөр шүү дээ. Залхууч шүү дээ. Тэгээд дээр дор үлдчихэн тэгээд л хөөхдний л ажиллагаатай. Тэгж явдаг. Тэгээд хөлс мөсөнд явуулахлаар ганцаараа бол явахгүй. Тэгээ нэг тэргэнд орогдоод байдаг эрх мал байдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэгээд уяа нас гарч өгөхгүй тэгээд буцаж уяаруу давхиж ороод. Тэгээд нэг муу даахч байсан дагуулад явуулчихгоо тэгээд дэрийгээ дагаад тэгээд модал цохоо яваад гэдэг. Тийм авиртай мөр. Ер нь л их тийм яг уралдааны замд болохоор их сайхан зүрхтэй. Тэр урд эдэн ч мал байна уу тэгэл ойноос нь гүйцэж иж санаа намардаг тийм. Хойноос их сайхан зүтгэж уралддаг тийм. Бормор бол одоо энэ сая жавхлан жаргад төрүүлдэг энэ бормор бол ер нь бас сайхан уулын урт цайтай тэгэл үзүр аваалгаар авчдаг. Жохон суулт унжаа ирээд идэв байсан. Харин энэ жил үл юм байхгүйсэн. Тэр үзүрийн суулт унжааг нь бол эдлэгээр үү? Эдлэгээр л гаргасан. Ер нь би бол анх ирдэг жил үртэр араа жоохон дутуу ажилтай уяад байсан. Тэгээд нөгөө махшил жоохон барай тавиан багаас айхтар итлэгдэг юм бол гэдэг чинь барай тавианы бас байгаад байсан. Тэгээд 2 жил өвлөн сайдлаа тэгээд зам дээр нь бас жоохон таргадуулч хатлах гэсэн. Тэгээд нэх олонч яалгүй тэгээд бит нэг ахтар өндөр авалж гоох шиг байж бод. Тэгээ энэ өвлийн хувьд бол эрт эдлэгэнд орсон. 12 сар гаргаад л эдлэгэнд ороод. Тэгээд 1 сарын 10 дахь чинь дахилд ороод эхэлсэн байна шүү дээ. Дахил хийчихсэн. Тэгээд өвл сайхан багшлынхын барай тавиаг бараад. Тэгээд яг тэр борн дээр нь л атгалаад их сайхан нэмгэн одоо хүмүүс анзаарсан бол зуны мөр шиг үтчихсэн тийм. Юу яргаар үйсэн шүү дээ. За мэдээж тухайн адууны зам байдлаас гарна тухайн адууны бие өгөгдөл гэж байна шүү дээ. Төрөлхийн нэг одоо бие хааны үед дэлбэг ч юм уу. За одоо ядчил ингээл нөгөө бие хаа сайхан тамирууч гэдэг юм уу. Тэр нь одоо бие хааных нь төрөлх өгөгдлөөр аль нь илүү байдаг вэ? Жишээлбэл загал морь бол их жижиг морь шүү дээ. Загал морь чинь жижигхэн. Гэтэ жижигхэндээ өөрөө их сайхан бяртай. Гарцагнаас хойшоо тэр бокс руугаа өртөрүүлэн л онцгой шүү дээ. Эмэлийн гавцснаас хойшоо бол онцгой юм шүү дээ. Шта мундаг. Тэгээд эрүү төвшин. Тэм жижигхэн толгойд томцсон айхтар том төвшинтэй. Тэр багал зур дөнгө амун үзүүр төрөл мундаг тийм. Тийм өгдөлтэй мөр байхгүй. Жанжин борморны хувьд бол их цэвэрхэн ганган. Уртаа тийм сайхан ясан толгойтой. Ер нь л их гоё гангал мөр. Зүгээр яг одоо ингээд харьцуулаад байх юм бол энэ сая жавхлан жаргад төрүүлдэг бормор нь бол бяраар бол амаагүй л болох гэж боддог. Сайхан бярлах тэгээд эрвэтэй юмнаас нь хүчрүүлдээд байхгүй. Загал мөрний хувьд бол ер нь тийм үзүүрийн суулт гэж юм бол байхгүй.
их л хоолчмар. Газрын холоос бол дэндүү байхгүй тий. За хоёул ярилцлага би яг тантай уулзахдаа загал морины талаар нэлээд дэлгэрүүлж асуунаа гэж бодож ил. Бүрбаатарын загал гэж мөр бас л яг тухайн жилдээ бол одоо таамаг бид чинь бас нөгөө хаврын сунгаанаас харуултанаас эхлээл за сунгаанаад нар нэг тийм адуунууд орчихлоогүй баримжааны нэг таамагны юм байдаг ш. Тэр бол одоо миний л худлаа таамагт байгаагүй л адуу. Тэгээд тэр одоо загал морийг бас та ч их тулгаж нэлээ ойр наадам ойрц үед авсан шүү дээ тийм ээ. Амиа хийгдсэн. Тэгэхээр та бол тэр төрийн наадамд дайрагдах бэлтгэлийг маш сайн хийж өгсөн байна л гэсэн үг юм л да. Тэгээд ер нь одоо бас загал мортойгоо хэрхэн яаж өвчсөн зүгээр дам ингээд сонсох хүмүүс яриа сонсохлоор бас эзэн дамжаад л уяа солгонч сайн болохгүй л ингээд яваад байсан юм бэ гэж сонсогддог. Тэгээд тань дээр ирээд л одоо тодорч таваагаа л хурд нарсан юм аа л гээд ингээд яригддаг л да. 12 оны өвөл одоо 12 сард би чинь амбаг гэдэг одоо манай сумын засаг даргаас Эрдэнэ гэдэг хүмүүс бол голцоо амбаг л гэдэг юм дөө амбагаар нь сайн тань. Тэр үний морийг үйчихсэн. Тэгээд нэг орол хаалга боловч юм тэгээд нилээ цаг нилээ оролцсон. Тэгээ босоо тавиад гсэн чинь манай сумын ташаатрын болтыг гэдэг нэг хахуу нэг өндөр шарган дагуулад орж ирсэн. Тэгээд нэг зайцуу болоо доолон тал. Заах ямар ажилтай юм гэсэн чи энэ үнийг чамтай танилцуулах гэж байна. За тэгээд танилцаад нэг жоохон ярьж өрөө суулаад гэсэн. Ахт нь одоо хурд нь бол аргагүй л ордомор байна. Тэгээд ах нь бол үнэндээ эвлүүлж чадахгүй байна. Миний дүнг очиод чинь үзээч. Үнэхээр санаад чи тааруулж аваад авчираад өөрийнхөө нэрвсэн дээр шаах уралдаач гэдэг. Тэгээд тийм нэг яриа болоод. Тэгээд оны дөнгөж өмнөхөн 12 сарын 27-8-ны үед амбаг дарга маань тэр төгсөх хэрэг явъя гэхэд. Зэтэшин төгшин төгсгөөд одоо нэг өндөр шарган чинь тэр юм баггүй. Зэтэш төгшин төгсгөөд тэгээд тэр ахэр явъя гэхэд. Чи явах уу гэд. Битээр нэг яриа ярьсан юм баха би явъя гэд. Тэгээд хамт очиод. Тэгээ нөгөө загал мөр авциж хараад. Тэгээд он толгуух авчирч ирсэн. Одоо 12-аас 13 онд шилжиж байгаа шүү дээ. Тэгээд 13 оны жавхлан чаргаар 9-д орс загал мөр. Тэгээд энэ тентгийн бас нэг агсаг наадмуудад. Тэр жил 13 онд ч юм та 2 3 төр байсан байдаг л. 3 төр үлээ. Тэгээд хэнтийн бүсэд их сайхан уяатай. Бас би дотроо нэлээ гордлогтой л очиж байсан. Тэгээд түүхт нь унаа түүхтгөө 6 дээр ирчихсэн. Тэгээд 14 оны өглөөс нэлээ эрт оруулж ирж идлээ л тэгээд 14 онд бас манайхаа шүлхийтэй багц. Сум шүлхий гарчихсан. Тэгээд мормолны ажил нэг хийлэхгүй. Тэгээд сумаас гарах орох хөдөлгөөнийг орчихсон. Тэгээд айхтар таргалчихсан тэрэнд. Тэгээд 14 оны хавар 4 сард нөгөө Эрдэнэ цагааны эвзрэг хөлөг манай спорт ажтай болгоно наадам болоод. Тэгээд тэрэнд төгсөх ахируугаа очиад тэгээд морин сайхан төрүүлэгч өгчээсэн. Тэгээд тэрний ард дээр чинь яг 4 хоногийн дараа чавхлан чарах оролдох байсан. Тэгээд бас нэг шорон шуурга морог болоод бас нэг 4 хоног жил хойшилчихсан. Тэгээд манайханд бол бас моринд ажлыг нөхцөл бас олдохгүй л ажил та. Шороо ихтэй тэгээд өдөр болгон шуурхтай тийм. Тэгээ нөгөө моринд онц ажил хийж чадахгүй байж байгаа тавьсан. Тэрэнд нэг жоохон алдар тавигдсан. Тэгээд нэг 12-т орчихсон баг. Тэгэл хаагур бол бас хойноос хүмүүс нэлээ ирсэлтэй тэгэл ирээл үзэж хараадлаас. Тэгэл зарим нь жорсонгуудаа гэж ярилцж байна л гэл. Бас бол авах сонирхлол их л байсан шиг л хүмүүст тэгээд олон манлаа нэрж утсан шүү дээ.
Тэгээд өвөө нараар орчлоо гэдээ ярьж байна гэл. Тийм бас нэг жонд болчихлаа. Ер нь хитэр зарагдсан юм бэ? Гэхдээ би бол үүний юм нүртгэн мэдэхгүй шүү дээ. Тэгэд уяад ингээд уяаг нь эвлүүлсэн зөв болгоцсон байж тэл аваад явхлаар ер нь ямар хуу санагддаг юм бэ нэ? Тэгээд 14 оны 6 сарын 14-нд манай энэ Баянцгаа аваа гэдэг. Манай дээр Баянцгаа аваас мөрний тийм шишгтэй бол байдаг шүү дээ. Их сайхан. Тэрэнд төрүүлж байгаа их насны мөр газар соёлонгууд бол тэр зунаар л яг сайхан наадам тодорхойлоод явдаг тийм. Тэгээд Баянцгаа аваанд төрүүлээд өмнө жилэн ч гэсэн төрүүлсэн. Баянцгаа аваанд 2 төрүүлсэн. Тэгээд 14 оных ч бүр онцгой хол төрүүлсэлтэй их журданд байсан. Тэгээд тэрэнд оролцоод манай гэр бүлийн бас нэг жоохон бие одоо тэгээд битэд хотод эмчилгээтэй явчихсан. Төвцүүлж харуулаа хотод явчихсан. Тэгээд 6 сарын 20-д гарчихсан л байсан та. 27-8 болж байсан байсан. Тэгэл урчин зарагдчих байна явж байна л гэл. Тэгэл яг тэр үед бол бас нэг жоох дотор харахгүй л байсан. Хавар нь нөгөө Бүрбаатрах очлоомондоо ирсэн. Тэгээд би бол ерөөдөө зарахгүй гэдэг. Би ч одоо нөгөө эзний өмнөр ороод бас жоохон дамдаа урч байгаа шин. Зарахгүй энэ жил зарагдахгүй. Яагаад гэвэл 14 онт манай сумын 90 жилийн хойтойсэн байхгүй. Тэгээд би дарахт хэлчихсэн. Одоо энэ жил нэг сумор нэг ч ой болж байгаа юм чи. Мараа нэг сумынхаа наадам 50-д нэг төрүүлэх жилтэй одоо даавал зарах гэдэг юм. Тэгээд зарагдах юм бол зөндөл гарч тэр үчи сайхан Монгол хатуу зарагдчихдаг байсан тийм. Тэгээд ямар ч байсан нэг даавал авч үлдсэн. Тэгээ Бачарлонгой надад гэжсэн. Миний юу юм бэ штэ. Танаас юм чин 7 сарын 20-доор оролдох юм байна штэ. Тэгэхээр чи 7 сарын 10-даар одоо тэгээд 6 сар гаргаад нэг сайхан оролт оролцох. Тэгээд ахруугаа яваад очиж. Тэгээ миний санаа бас л их л байсан. Очоод тэр сайхан нэг төшөөд нэг тэр энэ адам 50-д үзье гэсэн бодол бас байсан. Тэгээд яалч одоо тэгээд нэг ярил үнэтэй шилтгаан юм болоод явчихдаг байхгүй. Тэгээд харин зарагдлах их жоохон онцгорл байсан. Ер нь тэгээд нэг хурдмар уян дээрээс яваад өгчин бас бусдын ч гэсэн дагаад жоохон өчтдөг тийм тал ажиглагдсан шүү. Би тэр жил их олон сайх хурдан соёлтой байсан. 3 соёл их хурдан байсан. Хаврын дээр тэгэл давсан газар хавл дөрвөлээд харагдаад л байсан. Тэгээд 3 соёлонгоос хоёр нь ч одоо тэгэл олгоор болж өгөхгүй болоод. Тэгээд нэг нь сумын 20 жилд 7-д орчихсон. Миний дөрвөр азар бол юм унжин гэж байдгүй юм бол тэгэл ялчих болохгүй юм бол болтгоо юм. Улсын донд 4-т орж ирсэн. Шогшсоор 7-д орчихсон. Тэгээд би юм болохгүй юм бол болдгоо юм байна гэж бодож байсан. Харин нэг юу ягаад нэг олчихгүй байгаа үеэн дээр нэг сайн их насны мөр ирэхтүүл тэр үе дагаад сэргэж өгдөг гэд өртөө бас ярьдаг шүү дээ. Тэгэхээр их насны мөр гэдэг бол бас тэгж хүний аз юмыг яг авч дагуулж явдаг тийм л юм шиг надад санагдсан. Тэгэхээр бас ер нь бол наадам төгсөн үед бол бас айхтар 8 арилжаа их гэж яраад тэргүй юм байна тийм ээ. Ялангуяа морь зүв сайхан тэр чинь нэг уяа зүв байгаа чинь жил болгоно нэг тийм байдгүй шүү дээ. Тийм жил болгоно тийм байхгүй. Ер нь тэгээд морьны уяа зүв байх жилүүл тэгээд бас нэг морьдоо сайхан эдэн зүв хойрлоод хаан тавих хаан уралдах гэдгийг бас сайн тунгааж ботмоор юм байна. Би ч яг хөө тэгээд залуу олсоо тэгээд тэрийг нэг анзаарахгүй л явдаг гэсэн юм л дээ. Морд сайхан урдан байгаа өдөртөл тэгээд одоо сайхан залуучууд дуунартай зөвлөгтөл одоо тэгээд гараад сайхан том наадмын үзэж явах хэрэгтэй юм байна шүү л гэж байна. Тэгэхээр наадам танд сургамж болоод энэ жил ер нь бас жоохон зоригтой байгаа юм байна шүү дээ тий. Их морой сайхан зориод уралцсан. Та бол ер нь ихтлээд улсад уралцчаад дараа нь аймгийн сумынхаа ойд уралцчих гэсэн төлөвлөгөөтэй холын бодолтой байсан байна шүү дээ тий. Тэгээд морь зарагдсан. Сэтгэл нэг жоохон тавгүй. Баяр хүний үед мэдээж өөрийн байсан бол гэж бодогдох байсан байна. Гэхдээ
таны үйжсэн таны тэр эвлүүлжсэн мөр төрийн нааданд аригдчихлаа шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэхээр бас арай уужрах уу? Зэрс их гоё юм лээ шүү. Би яг одоо нэг сүүлийн үед чинь ингээл айл болгон телевизтэй юутай болчихсон. Тэгээд яг ихнэсний мөр ирж байгаа. Би нэг морины адууны ирлэрч л нэг айлд явж байгаа таараад. Тэгээд яг үзчихсэн. Амаараа. Тэгээд тэгээд бас нэг асах чигдээд л ирдэг юм л. Тэгээ шүү дээ. Надад айлаас гараад жоохон умард тахиж байгаа нэг нулимсаа шатарч байгаа. Гэхдээ хэлмээр болох. Энэ хүмүүс бол мэдчихэж байгаа шүү дээ, бор морч ийн байна гэл те. Тий. Саарл морч. Манай энд саарл морл гэдэг. Саарл морч байна шүү дээ гэл хүмүүс. Тэр айлдвал бас жоохон юу байсан шиг. Бас. Тий. Сайлдаа мундгалдаа гэхээс өөр юм бол байх. Тэгэл адуу гэдэг амт хүний ингээд зөвхөн тэр хүнийг одоо эзнээ биш уяач биш түмэн олныг нутаг нугаар нь ингээд байсгах чийдэг л бас уянтай сайхан юм тийм шүү тийм ээ. Тэр шалтгаан юм шүү. За тэгээ загал морины тэрнээс хойш хуралдаануудыг бол телевизээр үзэл гэж ер нь өөрөө бичилж очиж хуралдааныг үзсэн үү? Үзэг. Яг Эндээс бичилж хараад очиж энэ дээр телевизээр тэнд дурлаа. Манай нэг найз ононгой туслах байсан. Талиг өрлөget бол. Одоо мундаг сайхан мөр. Тэгээ найз маань л ярьдаг. За загал мөр тэнд дурлах гэж байгаа шүү. Тэгээ тэр очсон жилээ чинь Эрдэнэтийн бүсэд гуравт орсон. Их хурдад орсон. Монголын бүхэл сайхан дом наадмуудад орсон шүү дээ. Яг тэр жилээ. 14 онд үстэй. 14 онд чинь их хурд болов уу? 13 онд их хурд болсон. 16 онд их хурд болсон. 16 оны их хурд байна. 14 онд чиг санаад байна та би. 15 онд л. 16, 19, 3 жилийн давтаа. Одоо энэ жил дахиад их хурд болно шүү. А тийм үү. Тий. 3 жилийн давтамжтай болдог их хурд орлоо. За загал морины тухайд ийм бас жанжин бор гэж тий. Тэ. Жанжин бор мороо бич. Манай Адам аавын хичээх нөхд Хариунбатар. Мононгийн Хариунбатар гэдэг ах юм онгон баггүй. Тэгээд ахтагаа зөвлөлдөж жагаад эргчил дүүн сумын Адам тавьчихсан яавар мор хийж байгаа. Тэгээд бор морч бас их дөвхтэй шүү дээ. Овл ах маань яриад мороо зармаар байна мэдээ. Үнтэн байвал явуулаарай гэдэг. Би 2 чунд агуулж чижсэн мормор тэр. Мормор соргилж ирсэн хүмүүс тэр энэ мор витэй гэдэг. Нэг оцсон хүмүүс маань тэгээд ягаад ч юм морморыг аваагүй л дээ ч гэсэн. Тэгээ би ариу матрахтай хэлчихсэн. Тэстэ нэг эдэлж үзээгүй эдлэгийг энэ л хийчихэрээ та. Тэгээд би хавар авъя гэдэг. Тэгээд хавар ариун матрах маань ирж байна. Гэвч одоо ер нь болохоо байлаа шүү гэдэг. Ер нь чигтэй хийцлээ одоо тэгээд тавих юм уу, чи ирж авах юм уу яах юм гэд. Ярьж чинь яг дээр энтэй давхцуулаад манай Амбаатарын соёл айлуумар би дархааныхаа хадам төрүүлгээд тэгээд одоо юм би жамбал сургууль улаан жамбал гэх. Тэр үгэн сандлаг манлаа хоёр нөгөө айлуумарыг аваа авчдаг юм аа. Бас 8 их. Тэгээд би нөгөө дарахтаа одоо илэн нэг уих морьтой болёо гэх. Тэгээд л удаад тэрний чи маргааш нь тахиж бол майн бор морыг авах гэдэг. Тэгээ нөгөөх нь хийцэнки хачицэн гэсэн. Тэгээд анаа ч дотроо жоохон дургуулаад тах шиг байсан. Ийм мөр аваад та тэгээд сумдорлтон хэцүү ер нь бол хүн болгонд л тэгж харагдахаар байсан дөө эцэнки. Бас нуруу мурун жоох авахц дарагдсан тий. Тэгэл биш зүтгэсээр байгаа л ямарчаас аваад л. Тэгээд сумын наадамд эцэнки тавьчихсан шүү. 35 мот. Сумд тэдэр орсон. Сумд дотор ус.
Тэгээ манайхны нэг мөр шинжээч Монголын нацаг гэж өгөн. Наартай дарга дагуулад ирсэн. Омороо одоо үзүүлнэ гэдэг. Тэгээ нацаггүй үзчихээ. Би нөгөө уурмарыг авчираад ир чинь 5 сард авчирсан юм аа. 5 сард авчираад тэгээд жоохон азарганд бас холбоотой мөр азарганд жоох хазуулчихсан. Тэгээд нэг юм нэг алаа мэдсэн цэгэр цацлагаар цацаад цэгэр жоохормоор болсон. Тийм байсан. Тэгээ манайхны зөв нацаггүй хайраад үзчихээ. За моринчуулаад аргагүй сайхан мөр. Хорд юм байна. Энэ жилдээ ч одоо хэрэггүй үсттэй гэх. Азарганы шүтний хор айхтар шүү. Энэ жил болох уях гад хэрэггүй дэх. Тэгэл би ч одоо их том толгойд. Ямар ч ясэл сумтар үлгэн зарсан одоо тэр амандаа л хүрэх хэвээр. Тэгэл нэг яста нэг өөртөлж унтах нь олгоод дагж өгч. Шөнчөөсөн дагж яваал тэгээд. Тэгэл нэг мө тэжээл идүүлэх санаатай тэгээд идэж өгөхгүй. Ерөөсөө тэжээл идэхгүй. Их тамир мотоо тэгээд ганцхан дахил нийлүүлээд их хурдан байсан. Тэгээд л нэг эм дом гэж байгаа л нэг тавьж тэгээд сумдаа төрүүлсэн. Тэгээ харин сумд төрүүлчихэд дараа нь нөгөө тэжээл чинь шууд ичдэг. Тэгэнгүүт нь одоо өдрийн 3-аар тэжээл наадах чинь хариугүй байгаа хэл тэжээлгээд байсан. Дороос өрөө таргалцсан аа. Дороос өрөө таргалчихсан. Тэгээ Эрдэнэ цагаанд очиж явах таргагдах маягтай. Тэгээд дөрөвт тарсан шүү дээ. 20 хоногийн дотор. Тэний их мөр гар салхыг андахгүй. Тэгж авчаасан мөр тэгээд. Тэгээд Эрдэнэ цагааны тэр өдөр утгтын 140 жилийн хойд дээрээс тэгэл зарагдсан. Бор мөрөө бол одоо Пүрбаатарын загал мөрийг бол зарахад бас нэг жоохон тийм байсан гэж. Жанжин бор дээр бол яхав. Жанжин бор дээр л би өөрөө сайхан ажууд нь байсан тэгээд яах вэ гэж байна. Өөгч сайхан. Шөргээ сайхан мөр олдсон шүү дээ. Тэгэл өччихсэн. Тэгээд дүүгийн дараа жил нэг дүү бор гэдмөр сайхан хурдан байж гад ярнэс нэг машин тэрэгний юм тулгарыг орчих тэгээд тэр их самар байсан. Төрсөн дүү. Эцэг их нэгтэй юм уу? Эцэг их нэгтэй. Тэгээд тэрний хэргийг гаргаж чадаагүй л. Хэргийг гаргаж чадах. Сумдаа нэг 6 тараад. Дүүн гавчигмөр байсан. Тэгээд 7 тамар гавчигмөр нөгөө бормор гүүгээд ерөөсөө жоохон тогтож өхмөттэй байсан байхгүй. Тэгээд ариун батрахаар яриад нэг ижил мөр ав яах. Одоо тэрийг нь олж ярьж байгаа тэгээд тогтоё гэдэг. Тэгээд дүүгийн яг төрсөн дүүгийн нөгөө адонда ээжигээ дагаад явдаг гэсэн юм чи тэд. Тэгээд нэг дүүгийн авчираад энд морцтой яасан. Тэгээд дүүгээ дагаад цагаан тогтчихсан. Тэгээд тэр чигтэн дүүгийн аваад доор зарагдаа. Тэгээд дүүн үлдэж яагаад. Тэгээд дараа жил нь 7 настай мөр байсан. Тэгээд сумын наадам дээр шутан гэтлээд энэ говийн хот төр гарч ирсэн шүү. Овоон дээр иртэл ганцаараа явж байгаа л. Тэгээд ойрхон ирж унжаад тэгээд 6 тарчихсан. Тэгээд болцохмор байна гэж бодчихсон. Тэгээд машин дээр ачиж явж байгаа төлөв өртөж гисэн. Сайн одоо хэргийг гаргаж чадаагүй. Тэр бас их зүгээр мөр байсан. Саймар байсан гэж боддог. Тэр жанжин борчин бол танай хатан аавын тэр тойруулга ухарсааны газар хүрээ халзаа заргасан уу? Одоо тойруулгын 639 гэсэн доонд амхтай. Цавдар хацрах байсан. Тэрний төл төгсөн өрөнгөд хацрахны төл байхгүй жанжинмар. Миний хонгор хацрах өртрүүл яг гадмын хацрахны бие төлнө. Төгсөн өрөн гэдэг нь тань хатан аав хацрах юм уу? Төгсөн өрөн гэдэг нь одоо манай тэр хатан аавын дүүнэрийнх нь байхгүй. Тийм нэг дүүдэх хацрахных нь төл бормор байхгүй.
Хадам аав чинь азраг нь болохоор ямар азраг байсан юм? Хүр халц азраг юм уу? Хонгор халц юм уу? Гүү зээр дазрах байсан. Зээр Тэр дазраг. завдар. Тэр зэгийн дэлтэй завдар дазрах байсан. Тойруулгаас би одоо он сарын сайн мэдэхгүй байна. Тэгээд 80-аад онд л 86 оны үед л ирсэн баг та тойруулгаас. Тэр үед ч одоо юм гаргадгүй л байсан гэдэг яаж аваад хараа аваад ирсэн юм бэ? Гэхдээ манай хадам аавын аав гомб гэж хүн байсан. Тэр хүний ах нь Индра гэж өвгөн морин тойруулах тэр нас нэлээ олон жил ажилласан юм байна. Тэгээд тэр өвгнийг одоо тэтгэврт гарахт нь л тойруулгаас өгсөн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд нэг тэрэгний нэг хар мартай тэрийг нэг дүүтэй оноолаад тэгээд завдар азрагыг ч одоо заалаа өрөөс юм уу? Шүтлүүрээс юм уу залуурээс юм. Гөтлүүлээ тэгээд хөлөөрөө энд ирчихсэн. Пүрэв очирт аачаараа гэж л явуулж байсан гэсэн. Гэхдээ одоо цусыг нь бодох юм бол төрөл хөвгөгдөл хурдлах чадвар нь бол хадмын чин цавдар илүү баймаар юм. Уяг нь олдгүй байсан юм байна. Уяа сайлганд байдаг гэсэн юм. Тэр хэд азрагыг бол юм дий дахил дээрээ дийлээд идэг. Тэгээд наадамд энэ сумд ирэхлээрээ дийлэхгүй болчихдог гэж л яриад байсан. Магадгүй нөгөө дээр үеийнхэн чинь бас нэлээд хатуу чанга үйдэг байсан. Тэгэхээр давуулцдаг байсан байж болох юм да тий. ч юм уу тийм байдаг. Дахил дээрээ дийлэл сумд ирээд дийлэгчээд байдаг байсан гэл. Гэж л ярьдаг. Тэр цавдар азрагны төлөөд юу н хэр хурдалсан бэ? Хичнээн төл гарсан бэ? Цавдар азрагны төлөвд ер нь бол олон энэ тэнд манай аймагт бол зөндөө тарсан шүү дээ. Цавдар азрагны төлөвд. Тэгээд одоо яг миний мэдж байгаа бол одоо миний хонгор азаргалаа юм да. Тийм жохлон жаргах дөрөв төрчихсэн. 2012 онд. Бусд нь бол нэг хаахтар үүдэж нэр ус гаргаагүй юм. Айхтар тийм том юм дээр орж байсан юм бол дуулаагүй. Ер нь бол очсон газраас сум орон нутагт тавуулах л харагдаж байна төрүүлж байна л гэж болдог л байсан. За таны хонгор азраг чулан шаргатай харагдчихсэн. Тэгээ бас Ухуу амтан ирээд хоргоогоо л өнжин хан сууж яхад нь өхгүй л явуулж илсэн юм билээ тий. Хонгор азрагын талаар сайхан төвхөөчлаач. Миний хонгор азраг чинь манай хадам аав одоо бид тэрийг гэрмэлж өгч байсан. Дааг шүтлэн болдог ч юм л гэсэн тоо. Их талаараа олонгод манай юндан гээ хонгор гэж нэлээ сайхан дутаг оронтой тийм бисэр хөгшил болтлоо яригддаг тийм урдаад дооны ээж талтай юм донгор. Тэгээд том нэлээ хөгшин хонгоргүй байсан. Тэгээд хонгоргүй бас намар эртдэг болчихсон баг. Тэгээд унчин сар болчихсон. Тэгээд сарваандаа жоохон доторохон шүү. Тухайн үед чинь тэгээд мөр мал дэжиж мэдхгүй байсан. Тэгэл стан гүрэлгэж болоод байгаа нонд оруулаад шүтлөөрөө тийм жоохон жижиггээ тамир мотах шүү. Тэгээд хадам аав надтагч хазрах тавир юм яваад. Тэгээд хязаалуурэ одоо хязаалан бүр жоон гаргаж байгаад яг хязаалан болгож байгаа сурхсан. Өл өөрөө сурхаад. Тэгээд хязааланд нэг уралдаад ер нь бол олон уралдаагүй шүү. Хязаалан нэг уралдаад тэгээд соёолон мөн нэг уралдаад би сумын наадамд л нэг уралддаг. Тэгээд айхтар Тамир муутай алсаасаа жоохон бэр муутай. Тэгээд нэг дэжэл мэжэл гэж мэддэг юм шиг байна. Тэгээд нэг ногоогоороо тэгэхэд. Тэгээд бас ихээр гуураас заалан гуураачихсан байхгүй. Айхтар омогтой малаас. Тэгээд зааландаа гуураач. Тэгээд гүүтэй заалуурыг ч одоо ямар яана гэж байна. Тэгээд нэг сургалтаар нь сумынхаа наадамтай бид нэг 10 метр орчихсон. Тэгээд соёол их сайхан сурдан баг шиг байсан. Энэ говь руу орж ирээд говьс тэгээд уяргууд тавьчихсан. Тэгээд нэг эргүүлж оруулж ирээд сумд чинь
8 орчижл. Соёлын жилийн хурдан сайхан. Гавчиг эзрэг нэлээд дөнгүү 8-д өгчихсэн нөгөө. Эндээс өдөө эзрэгнаас гоо тастаа төгцсөн. Тэгээд юугаар одоо бэлчээрээр нийлээд соёлын жил нэг уруулчихжээ. Гавчиг жил. Тэгээ гавчиг уралцдаг. Тэгээ бүр 7-той өнжөөд 8-тай ч бас унтсан баг. Тэгээ 9-тэй азрах чухлан жаргад орчихсон. Олон жил тэгээд өнжөөч хөглөр ер нь хэр одоо хүмүүс бол өнжөөч хөглөр уян алдраад буцаж ивлүүлж формд нь оруулах гэж их юм бол тэгээ ер нь болвол өнжөөхгүй байх хэрэгтэй гэл ингээд ярьдаг юм билээ. Та бол 2-3 жил өнжөөчсөн юм шүү дээ. Тий. Азаргаа дуу гайгүй л дээ. Гайгүй. Азаргаа юм бол гайгүй. Тэгээд өвөл нь би чинь өвөл сайхан унаад адуун дээгүүр унаа тавьддаг гэсэн. Өглөөрч очиж одооны заанаас ч өрч очиж унаад тэгээд оройн тавьж байгаа. Дуухгүй ч гэсэн тэгээд эдлээд иддэг гэсэн. Өвөл их сайхан эдэлждэг гэсэн. Ер нь одоо дээд насны адуунд азар их наснд бол өвлийн эдлэгээ бол маш чухал байна тийм ээ. Түрүү их насны мөрдүүдээ ярьж хахад ер нь хэмжил анзаарах. Тий, өвлийн эдлэгээ хамгийн гол нь одоо тэгэл морин дамжилт үзүүлэх гол шалтгаан чи өвлийн эдлэгээ л юм шиг. Азаргыг бол одоо тэгэл дүн орхоос өмнө сайхан эдлэх хэрэгтэй байна гэж боддог. Дүн орцоо энэ бол азаргадаа жоохон бэрчих гээд байдаг тийм талаа. Их насны мөр өдрийг бол ер нь тэгэл эдлэгээс алахгүй сайн эдэлж явах хэрэгтэй юм лээ. Тэгэд хизээд нь Цэндбаатар манлаа ирж таны хонгор азаргаа явуулж чухлан шарахт дайрагдсныхан дараа юм. Тий. Чухлан жаргалтай харагдсан дараа 3 сар төлөө 3 сар тах. Ирээд хатагч гэлээ би. Үнэхээр би бол өгүүлөгч бас боломжтой байсан л бах. Тэгэл цаанаасаа одоо нэг сайхан бууралд ичсэн өгсөн буй нэг одоо. Тэгэд миний онгор азраг арга өндөгч бол тэгэл тэр сайхан дууны үргэлжил бас яг тасрах гэдсэн байна. Тэр дээр азрагны бит бол одоо юм тэгэл миний онгор азраг тасрах гэдсэн. Тэгээд тийч харам байж тэгэл өгөөгөө хатаа болтол сайхан гүүгээ ороход мэд сайхан л явж байна. Олон төлт болсон уу? Олон төлт. Чухлан жаргаас хойш ер нь тэгээд дахиж уралдсан юм. Дараа жил нь 12 оны чинь манай аймгийн чинь 70 жил болсон. Тэгсэн. Тэгээд 70 жилд бас сайхан хурдан. Бас их гордлохтой. Тэгээд очиж ирсэн. Тэгэл мөн хүүхэд донаад. Манай дээр дүү ер нь морноос нэг хазаагаад байдгүй. Би ер нь өөр мөр болноос унжихыг үзэв. Тэгээд 12, 13 оны бүсүүдээр тэгээд азрагмаар хоёр сайхан байсан. Тэгэл хоёулнаас нь унжчихсан. Тэгээд би бас нэг том наадам, бүсийн наадам бас жоох яндахгүй байна л гэдэг. Азмын асуудал юм. Тийм, тэгж л бод. Тэрнээс бол нөх мөрнөөс хазаагаад өгдөг хөлтөл биш. Батэрд нэгээд байна дүү. Нэгчүүх, өгчөө байхгүй. Вэстэ 4 настайгаас нь л мөрөн дээр тавьсан. Тэгэхээр мөрнөөс унаад байдгүй л өгцдөг. Яг тэр 12 оны аймгийн 70 жилийн бүсээр азрагнаас унаад 13 он тентийн бүсэд загал мөрнөөс унаад. Би тэр нэг 2 сайхан томнаад жоохон ширхчихсэн. Тэгэд 12 оны одоо зүүн бүсээс шуралдаагүй монгор азрах чаа. 13 онд юм жавхан жаргах 7-т орсон. Улс алзан 2 төр байсан шүү дээ. Улс алзан яг 2 төр үлдэх жил хоёуланд нь цог хамт болцсон байхгүй. Тэгэл ер нь гараад л тэгэл миний онгор цагч хөтлөө хөвчдөг. Тэгээд одоо суяа үлээ нийлэн байсан багтаа. Тэгээд би үзүр дээр нь жоохон унжуулаад л итгэвсэн. Тэгээд тэнд доторх сэтгэлд нь багтчихл байсан байлаа. Төлүүдээс нь тэгэж тийм уралдах хүсэл эрмэлзэлтэй хатах уучгаар юмнууд ер нь хэр гарч байна. Хонгор азрын шин төлүүд хэр тавьж байна.
төлөв тэр нэгч олон ч юм уу яг үдэ би бас нэг 3-4 бад ууж утсан. Тэгээд нэг хонгорол зад бол бас гайгүй тахсан. Хонгормор тэрийг л одоо өстөг өгшөртрөн л үйлээ. Тэр битээр жоох наадмын одоо мотой. Та нэг аз өмөлд удмаар юм байна да. Тэр хонгормор ер нь л тэгэл дахил баглууд дээр ширв штэ тэгээд. Элийг наадам дээр чихлаар л нэг арав дотор тавьж байгаа. Энэ хонгор зэрэгний талмаар одоо 13 хүрчлээ тэгээд. Одоо бол их тохгоос. За сая жохлон шарга уралдаан бас одоо бас маргаан мэтгэ үл ойлголцол бас нэлээд болох шиг боллоо тий. Тэгээд уралдааны дараа хүмүүстэй уулзж явах. За ер нь одоо бас дан Монгол адуу гэд байгаад байж болохооргүй болсон юм байна гэсэн юм хүмүүс ойчтой нэлээд таарч байна. Таны хувьд ер нь одоо энэ релиз Монгол гэд ингээд маргаж мэтгээд хаашаа яаж уралдах вэ? Ер нь ямараар нь уралдах хэвтэй юм бэ гэд нэг юм бидний үед нэг хаашаач болохооргүй нэг юм цаг үе таарчаад байна л та. Тэгэхээр энэ тухайд ер нь ямар бодолтой байдаг вэ? Би ч ер нь бол Монгол талаа их барьж Монголоо гэсэн сэтгэл бол их л байлаа. Одоо тэгээд нэг мөн л тэгээд арчин цаг Монгол гээд нэг Монгол явтаа очиод гоцроод очиж бас хэцүү шүү дээ. Тэгээд ер нь бол одоо тэгээд яалтчгүй л ингээд тэр реализатор орох үндслийг бол тавьж явах шиг байна дөө. Тэгтээ манай сквадрынхан бол их хуржлийн хэрэг байхгүй бах тоо. Тэгэхээр цөөхөн азраггүй дээр тэгээд л нэг цөөхөн чанартай юм л барьж ажиллах гэхээс одоо бүгдийн хавтгайруулах юм бол одоо тэгээд Монгол адууны сайхан юу ч одоо тэгээд бүр замхарт болсон шүү дээ. Тэгээд ойрын жилүүдэд дандаа цаг ийм нөгөө цаг цагаараа байхгүй гэдэг шиг цаг дандаа ийм сайхан байхгүй шүү дээ. Тэнгэр ангаач шалгуур үзүүл нэг айхтрахын жил гарахад л тэгэл адууг л болно шүү дээ. Ер нь бол. Тэгэл аливаа юмнууд аль алинд нь л бэлэн байхад л юм шиг байна тий. Тэгэхээр хаашаач эргэж магадгүй их. Монгол адууга сайхан барьж үржүүлэх хэрэгтэй. Тэгээ одоо үнэхээр цаг төрний юм болчих юм чинь тэгээд бид нар бол одоо бас тэгээд үржлээ ажиллахгүй болохгүй л. Одоо цаг үеийн яг л тийм л одоо шаардлага тулгаж байна да хүмүүстэй гэсэн. Тэрнээс ч Монгол адууга хайрладгүй, Монгол адууга дээдэлдэггүй уяас гэж бол нэг бич байхгүй гэдэгт бол би 100% итгэлтэй байдаг. Тэгээд цаг үе одоо яг өнөөгийн нөхцөл байдалтай бол тэгэл энэ байгаад үсээд байгаа нөхцөлийг аль болох маргаан мэтгэн багтай яаж давхал гэдэг асуудал болоод ах шүү дээ тийм ээ. За тэгээд энэ удаагийнхаа ярилцлагыг энэ түргээд жаргая. Одоо сар 2 сарын дараа болох сар гарахны дараа л болох нь те Монгол төрийн наадамд баяртайгаар уулзъя. Би ер нь хөлсний зихэр хашаан дотор л зогсож идэг. Тэгээд тэнд бас баяр хүртээгэр уулзахын ерөөл тавьж энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөё. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. За сайхан ерөөл батарш болтгоо. За танай подкастын хамт олон тэгээд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ордон монголчуудын мөнхийн ам төгшдгийг дэврээдэг Тодмагна подкастын манэлж дугаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас үзэгч сонсогч та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг бүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна